За шинжлэх зөвлөлтөөр гарсны мэдээ байгаа. Энэ бол Монгол улс Улаанбаатар өвчний тархалтыг зогсоож чадсан ийм Азийн 4.1 боллоо гэж. Түүх нь бол 2000 онд Монгол улс халдвар цаа өвчнийг бас одоо зогсоож чадсан. 1939 онд бол цагаан цэцэг өвчнийг бол зогсоосон. Ингээд одоо 3 дахь өвчнийгээ бол ингэж үндсэнд нь одоо устгах чадсан улс болж байгаа юм. Бидний бас нэг одоо баярлахаар зүйл бол бид нар хинтээ зэрэгцэж энэ амжилтанд хүрэж байгаа гэхээр Австрали, Өмнөд Солонгос, нөгөөх нь Макао энэ 3 улс бол энэ Улаанбаатар өвчний тархалтыг зогсоож чадсан. Тэрний нэг 4 дахь орн нь бол одоо Монгол улс болсон байгаа. Энэ бол их тийм аюултай өвчин. Энэ бол тэгтээ 40 жилийн турш 1976 онд Монгол улсад эхэлсэн байлээ. 74 онд. Вакцин. Тэгээ 40 жилийн турш одоо вакциныг тасралтгүй зөв системтэй хэрэглэсний үр дүнд одоо ингэж устж байгаа. Дэлхийд дээр бол 2.6 сая хүүхэд энэ өвчнөөр жилдээ одоо бас 2.6 сая хүүхдийн аминд хүрдэг гэсэн ийм статистик хэлж байлаа. Хоёр дахь нь гудамж хөтөлбөр маань үргэлжлээд явж байгаа. Нэлээд олон зүйлүүдийг бас амжуулж хийн. Энэ жилийн ажлынх нь эхнийх нь бол цэцэг төвийн 3 замын уулзуурыг 4 замын уулзуур болгосон юм байгаа. За одоо 100 айлын уулзуурыг бас ойрын үед ашиглалтанд өгнө. За дараа нь 2 дахь өдөр бид нар аймгийнхаа удирдлагуудтай цахим хурлаа хийгээд манай сайхан наадан болох гэж сайхан наадаараа тэгтээ ажиллаа битээ цалгардуулаараа 7 сард иймэрхүү ажлууд хийгдэн шүү гэдгийг аймаг орнотхоо удирдлагуудтай ярьсан байгаа. За засгийн газраас бас нэг анхаарч хэрэгжүүлж байгаа зүйл бол хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах явдал юм байгаа. Тийм учраас тодорхой хэмжээний өөртөө ингээд зоортой агуулгатай тийм дэлгүүрүүдийг бас одоо дэмжих энэ бодлогын хүрээнд бас нэлээд хэдэн тийм орчин үеийн маягийн үйлчлэгийн төвүүд ашиглалтанд орсон. Тэрний нэг нь энэ амгаланд уссан тэнгэр худалдааны төв байгаа. Ард талдаа ингээд одоо махны ийм зоортой ногооны хөргүүртэй. Тэгээ тэндээ бол мах ногоогоо аюулгүй орчинд хадгалаад тэгээ гаргаад наашаага угаагаа цэвэрлээд хэрэглэгчдэд одоо найдвартай аюулгүй хүнсээр хангадаг ийм тогтолцоо руу ер нь явандаа орох ёстой юм. Тэгээд энэнийг хөдөөж суугаад яах вэ гэд нодон жилээс бид нар хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн ажилд ороод явж байна. За ийм хэдэн зүйлийг би товчхон хэлчихье. За тэгээд ханаг мэдээж асуухал байлгүй гэж одоо би төмөр замтай холбоотой хэд юм төрүүлээ хэлчихдэг юм гэж бодлоо. За нэгдүгээр бол 2010 оны 6 сарын 24-ний өдөр гэдэг чи одоо яг 4 жилийн өмнө Монгол улсын их хурлаас төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэдэг ийм бичиг баримтыг бол улсын хурл бол энд баталж гаргасан байна. Тэгэхээр одоо 4 жил болж байгаа. За энэ бичиг баримтын дагуу улсын хурлаар баталсан Монгол улсад ирнэ төмөр замыг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг ийм ерөнхий дүр зураг гарсан. Энэ тогтоолыг дагаад батлагдсан зураг нь энэ л дээ. Энэ дээр юу байгаа юм гэхээр мэдээж тийм төмөр замыг чинь нэг өдөр барьчихгүй юм чинь. Энэ төмөр зам бол 3 шаттай баригдана гэж одоо их хурлын тогтоол дээр байгаа. Хамгийн эхний ээлжинд бол одоо энэ 5 толгоос урагшаага явж байгаа энэ төмөр зам. Хоёр дахь ээлжинд нь бол энэ одоо 5 толгоос хэвтээ төвлөгийн дагуу явж байгаа төмөр замууд. Зүүн талын төмөр замууд гэсэн үг. 3 дахь ээлжинд бол энэ баруун тийшээ явж байгаа.
төмөр замууд. Ер нь тэгэхээр Монгол улс бол цаашдаа Монгол улсын төмөр замын хөгжил нэг иймэрхүү байх юмаа гэдгийг 4 жилийн өмнө одоо Монгол улсын хурлаас тогтоож ингэж гаргасан. Зүгээр харамсалтай бид нар 4 жилд 1 км төмөр замч тавьсангүй л дээ. Энэ цэнхрийг хараад та нар одоо юун тэр өвс мөвс хоошоо юм гэж энэ бол хитийн юм ярьж байгаа. Хитийн юм ярьж байгаа юм л да. Энэ зүүн талын хэдэн төмөр зам бол харин амьдралд ойрхон хугацаанд барих ёстой. Их хурлын тогтоол дээр ингэж бичсэн байгаа. 70 задгад 5 толгой зүүн байна. 70 задгад гэдэг чинь одоо энэ 5 толгой зүүн байна. Сайн шанд баруун урт чуу болсон. Сайн шанд баруун урт чуу болсон. За энэ чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд эхлүүлээ гэсэн ийм их хурлын тогтоолтой юм л да. Тэгээ одоо 14 он болчиход энэ чиглэлд бүтээн байгуулалтын ажил харах эхлэегүй. Өмнөх засгийн газрын үед энэ 5 толгоогоос урагшаага Гашуусхот руу явсан энэ төмөр замын ажлыг эхлүүлсэн. Хувийн компани аваад бид нар энийгээ баригээд эхлүүлсэн байдаг. Манай засгийн газар гарч ирээд ямар юм хийсэн гэхээр энд эхэлсэн ажил ийшээгээ явж байгаа энэ 3 компанид өгсөн байдаг. Энийг нэг одоо MCS компанид, энийг нь Дорнын говь гэдэг компанид, энийг нь бас өөр компанид өгсөн 3 өгсөн. За тэгээд засгийн газар дээр бид нар яриад энэ 3 компаниар тус тусд нь ингэж өгчдөг буруу юм байна. Энэ нэгдсэн төмөр замын сүлжээ болох учраас засгийн газар 51% мэдлэлтэй авъя. Тэгээд энийг авсан. Тэгээд энэ нөгөө хувийн компани хийж исэн энэ ажлыг одоо нөгөө Чингис бондын мөнгөөс 200 сая Америк доллар гаргаад энэ жижигхэн ногооныг бол одоо далангийн хийгээд явж байгаа. Энэ улаанаар тэмдэглэгдсэн энэ шугамнууд, энэ ногоон шугамнуудыг болохоор одоо техник эдийн засгийн үндэслэлийг нь бондын мөнгөөр хийгээд дээр нь ажлын зургийг хийсэн. Ажлын зураг гэдэг нь одоо ингээд ерөөсөө энийгээр ингээд төмөр зам тавигдах ажлын зургууд нь хийгдсэн гэсэн. За яг бодтойгоор шороо болоод явж байгаа нь бол энэ уртлын энэ 200 хэд юм байна. Ер нь цаашаа яаж юм босох ёстой юм гэхлээр 200 сая доллар засаг гаргачихсан. Энэ чинь баруун 800 сая доллар болсон шүү. Тэгэхээр үлдэж байгаа мөнгнүүдээ бол хувийн хөвшилтэй хамтарч босох учиртай. Энэ замыг MCS барьж ирсний зогсоогоод засаг авсан гэдэг бол тэр компани гаргацсан гэсэн үг биш. Тэр компани өөрөө нөгөө хувийн хөвшил талд нь 49% дотор нь орцсон ингээ явж байгаа юм байна. За нэг юм юм. Тэгэхээр одоо бидний төсөөлж байгаагаар энэ улсын хурал дээр баталсан төмөр замын бодлогоор бол ингээ төмөр зам маань ийм ихлэ баригдана. Одоо дараа нь ингээ хэвтээд ингэлгийн дагуу юм баригдана. Ийшээ яваад ингээд баригдана. Ийм л юм. Тэгэхээр тэр нэг 7-8 газар цоолоо хийдсэн маягийн яриад байдаг бол энийг л хэлж байгаа. Энэ хурал дээр баталсан энэ дээр ингээд таамаг тоолохгүй яванд нэг энийгээр гарч магадгүй юм байна. Гэхдээ энэ цаатал төмөр зам одоо байхгүй л дээ. Энэ нөгөө хитийн зураг нь байхгүй. Их хурал дээр баталсан хитийн зураг. За энийгээр 1, энийгээр 2, ингээд 3, ингээд 4, ингээд 5, ингээд 6, ингээд 7. 7 гэдэг нь энийг л хэлээд. Яванд бол нэг ийм 7 цэгээр бас одоо төмөр зам гарах боломжтой гэсэн ийм төрийн бодлого батлагдсан. Энийг манай Баттулга сайд өөрөө энийг хариуцж явахдаа оруулж батлуулсан улсын хурлаас баталсан зураг нь бол энэ. Одоо явж байгаа ажил ганцхан энэ байхгүй. Засгийн газар ямар юм засгийн газрын хувьд бол за энэ нэгэнт одоо өнгөрсөн засгийн үед эхэлсэн. Ер нь ч тэгээд энэ замаа гүйцэх шаардлагатай 200 сая доллар оруулсан учраас энэний царгийг эртхэн шиг тодорхойлоо л гэсэн. Яагаад засгийн газар царгийн тухай ярьж байгаа юм гэхээр энэ дөрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэдэг энэ 10 онд баталчихсан энэ дотор ингэж бичсэн байдгийг. Үндэсний эдийн засгийн би 4.1-2-ыг уншиж байна. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол улсад
шинээр барих төмөр зам бол одоо ашиглагдаж байгаа төмөр замтай замын шугамтай шууд холбогдох буюу эсвэл огтлцох нөхцөлд түүний царгийн өргөн 1520 мм байна гэдэг нь өргөн байна гэж хэлсэн. Одоо өөрөөр хэлбэл шинээр баригдах төмөр зам одоо ашиглагдаж байгаа ийм төмөр зам ганц төмөр замтай шүү дээ. Энтэй ингээд огтлцсон тохиолдолд бол өргөн байна гэж хэлсэн. Тэгэхээр одоо ингээд явах гэж байгаа энэ 5 толгойн сайн шандруу явах гэж байгаа энэ улаан бол өөрөө өргөн юм. Өргөн энтэй огтлцож байгаа юм чинь энэ өргөн юм. А дараа нь юу гэж ütсэн гэхлээр бүтээгдэхүүн нь яг энэ 4-1-ийн 2 дээр. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмлын ордод боловсруулах үйлдвэрээс хөлийн боонд хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай хүн тээврийн биш. Ачаа тээврийн зориулалттай төмөр замын шугамын царгийн өргөнийг засгийн газар улсын хурал танилцуулж шийдвэрлүүлнэ гэж. Засгийн газар шийдвэрлэх гэж хэлээгүй. Ингээд бүтээгдэхүүн чинь шууд ингээд экспортод гарах гэж байгаа юм байдгийн бол энэ тогтолцоогүй шүү дээ. Тэр тохиолдолд энэ өргөн ямар байх вэ гэдгийг засгийн газар улсын хуралд өргөн мэдүүлээ. Тэгээд улсын хурал шийднэ гэдэг ингээд бичсэн. Тэгээд энэхийн дагуу бид нар юу гэсэн гэхэлэр одоо энэ дэр юм болчиход байна л энэ ганц мод гэж хятадын гашууц хот гэдэг манай талынхын бомбын ганц мод гэж цаадлах. Энэ ганц мод гэдэг энэ бомбонд бол цаанаас ингээд хятадын төмөр зам ирчээд байгаа. Нарийн төмөр зам. Тэгэхээр бид нар ямар асуудалтай тулчаад байгаа гэхээр энэнийхээ 70 хийгээд байгаа. 200 сая доллар. Эндийгээр ямар цариг өгөх вэ гэдэг дээр л асуудал үүссэн. Тэгээ нарийн өргөн гэмээр байгаа юм. Тэгэхээр засаг дээр бид нар зөндөө олон жилийн өмнөх энэ 10 оноос хойш ярьж шít. Яриад энэнийг нарийн цариг байхын зүйтэй л гэсэн. Яагаад тэгэхээр эндээс нүүрсээ тээвэрлээд 200 км давхиад одоо нүүрс ачиж буулгана. Цааталт нарийн хүчээс хэрэг өргөнийг тавьчихвал. Тийм учраас энэ нарийн байвлын эдийн засгийн хувьд ачиж буулгах гэдэг ингээд төвөг чирэгдэл учрахгүй, байгаль орчинд хор хохирол учрахгүй ийм байхын зүйтэй. Нөгөө талаас энэ яагаад энийг төмөр зам тавих гэдэг байгаа вэ гэхээр одоо нүүрс гарч байгаа. Жилдээ манай хамгийн том нь 20 сая хүртэл тоон нүүрс зөөсөн үү? Зөөсөн. Цаашид бас гарах уу? Гарна. Тэгээ нөгөө замаар явахаар энэ сайхан газрыг маань талыг маань там болгож байгаа нөгөө машинууд чинь. Тэгээ нэг ганц юу тавьсан нэг тийм одоо хатуучилттай нэг зам тавьсан. Тэрийгээр бас бүх машин явахгүй байгаа. Ерөнхийдөө хэрвээ ингээд нүүрсээ экспортлог гэвэл заавал энийхээ төмөр зам тавьж гардаг одоо хэмжээг нь бол нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр төдөргүй нүүр юугаар л зөөгд нь шүү дээ. Машинаар зөөгөл байгаль орчин бохирдуулаад байгаа юм чинь төмөр зам тавьчихвал харин байгаль орчинд ээлтэй явж. Гэтэл энэ өргөний тавих юм бол энд очиод буулгана гэхлээр л дахиад байгаль орчны асуудал үүсэж байгаа. Дээр нь өртөг зардал нэмэгдэж байгаа. Ийм л юм байна. Өөрөөр тийм нарийн ширээ юм бол байхгүй. Өшөө цаашаа яадаг гэхээр цаашаа бол явандал гэж хэлэлтэй. Одоо бол Монгол юу хятад Оросыг холбосон ганцхан төмөр замтай байна. Энд Оросоос нэг төмөр зам орж ирээд Дорнотын төв дээр зогссон байхгүй. Энийг цааш үргэлжлүүлээд ингээ уулаа Сүхбаатар аймгаар ингээ гаргая, бичгтэр гаргая гэдэг ингээ энэ бодлогын бичгүүрэнд дурдчихсан. Тэгэхээр явандаа бид нараас энийг ингэж холбол яасан. Тэгвэл манай улсаар явдаг зөвхөн нь Улаанбаатарыг дамжиж явдаг биш. Энийгээр явдаг Орос хятад хоёрын хооронд явдаг ачаа хэрэгэлт нэмэгдэх. Яагаад гэвэл энэ хоёр улс чинь өөрөө энэ бүр ингэж тойрч төмөр замтай. Манайхаар авахаар дэвтрэх. Тэгэхээр явандаа бол энийг бас ингэж хийх байх. Энэ чинь улсын их хурлаас баталсан Монгол улсын бодлого байхгүй. Тэгэхээр энийг бас хийх байх. За ямар царигтай байх үүдгээ ярина. Ер нь Орос, Монгол, Хятад гур бас юу ярьж байгаа вэ гэхээр энэ Улаанбаатараар дайраад өнгөрж байгаа энэ төмөр замаа өшөө нэвтрүүлдэг чадварыг нэмэгдүүлээ. Яаж нэмэгдүүлдэг? Эннийхээ одоо байгаа чадлыг нэмэгдүүлээ. Эсвэл хажуугаар нь бас зэрэгцүүлээд төмөр зам параллел ингээд зэрэгцсэн төмөр зам бариул яадгийг. Гэт эннийхээ одоо яриа хэлцээ тооцоогоо хийгээд явж байгаа. Монгол улсын төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэдэг бол тэгэхээр маш юм тодорхой зүйл улсын хурлаар ингээд батлагдаад ингэж цаас болоод ингэж зураг болоод 4 жил болж байгаа юм аа. Энэ дээр ямар нэгэн тийм маргаан тэмцээний асуудал бол алга юм аа.
Ийм л юм та бүхэнд хэлэх гэсэн. Тэгээд нөгөө нэг цаасан хаана миний тоолот нэг за тэгээд одоо нэг ямар юм яваад байна вэ гэхээр л ингээд нэг эх орноо худалдсан ер нь гадаадынхантай нийлсэн л маягийн юм яриад байгаа тийм ерөөсөө байхгүй Монгол улсын төрөөс баримтлах бодлого нь өөрөө ингээд гарцсан. Тэрнийг бас зохион байгуулад байгаа манай Баттулга гишүүн бол өөрөө энэнийг ингээд оруулаад батлуулад ингэсэн. За цариг дээр нь очихаар нэг ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр тэрний богинохон төмөр зам шууд экспортод гарч байгаа тэр нэг одоо тийм мухар төмөр замын царгийн асуудлыг нарийн шийдчихвэл яасан юм ийм л байна. За одоо тэгээд энэ давраад сүүлдээ бараг одоо миний нэр төрлөө хүртэл алдаад над руу ингээд энэ Баттулга нөхөө юу иччих юу лээ ил загтал. Ил загтлыг чинь сони хэвлэлээр тавиад байна. Тэгээ одоо би дуугүй явуул зөвшөөрсний дэмдэг гэдэг байх. Тэгэхээр одоо тэрэнд бас хариу өгөхөөс гээд уг нь хэрэлдэж юу алгалт хэрэлдэж завч алга, цагч алга, сонирхолч алга. Тэгвэл манай дуугүй байхаар энэ гэмтэн нөхөр гэж хүмүүс боддог юм ээ. Мөнгөтэй даргал надад гэж хэлсэн учраас би хариуг нь ингээд Монгол Улсын ерөнхий сайдын мэдээлэлгээд нэг уртын бичээд яах нэг ганцхан ууц цаас юунд тавьчихсан байгаа. Засагцэгдэд тавьчих гэсэн. Тэгээ ингэж юм би. Их хурлын гишүүн Баттулгаас миний нэр дээр одоо хэрүүл хийгээд наад юм жоохон онцгой юм. Их хурлын гишүүн Баттулгаас миний нэр дээр хаягилж ирүүлсэн ил загталтай хөндсөн асуудалтай холбогдуулж энэ хүн мэдээлэл гаргаж байна. За нэгдүгээрт нь юун ч зэтийн мэдэхгүй л дээ. За харилцан холбооны салбарт зэтийн Huawei гэдэг компаниудын тоног төхөөрөмж барган хангамжийг ашиглах тухай шийдвэр 2009 онд гараад хэрэгжиж эхэлсэн байдаг юм аа. Энэ асуудлаар үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан байдгийг. Тэгээд тэр зөвлөмжийн дагуу ажил хийгдэж дууссан байхгүй. Одоо юу нь алтан юу зэти тийм байхгүй. Тэгэхээр одоо нөгөө хамаагүй энэ тентгийн бүх юмыг наагаад алтыг гэж нөхөрлөөр Монголыг зарчих гээд байгаа царайтай юм биччих шиг. Хоёр дахь нь юу вэ нөгөө төмөр зам тоолоотой асуудал би сая тайлбарлалаа. Тэрэн дээр би юм хариу хэлж байна. Эрхэм гишүүн таныг 2008 оноос зам дээврийн сайдаар 4 жил ажиллахдаа улсын хурлд өргөн мэдүүлж батлуулсан төмөр замын бодлогыг манай засгийн газар огтхонч зөрчөөгүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн нь шууд гадагшаа гарах зарим боомтод нарийн цэрэгтэй төмөр зам тавих асуудлыг төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын дагуу их хурлд өргөн мэдүүлээд байна. За ойлгомжтой. Гурав дахь нь нэг Хятадын Bank of China гэдэг тэр салбарыг Монголд байгуулах асуудал бол засгийн газрын төвшөнд огт яригдаагүй болно. Тэгэхээр тийм асуудал байхгүй гэсэн. Дөрөвдөх нь газраа зарах гэдэг байгаа нөхөр гэдэг. Тэгэхээр газрын хууль үндсэн хуульд нийцүүлж боловсруулсан газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн аж ахуй нэгжид өмчлүүлэхийг зөвшөөрсөн заалтыг тусгасан мэтээр мушгин өөрүүлж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зохион байгуулалттай аян өрнөж эхэлсэн учраас энэ хуулийн төслийг эргүүл татсан юм аа. Одоо тийм байхгүй шүү дээ. Шинжлэлийн засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд хор хохирол учруулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд ийм шийдвэр хизээш гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Улсын ерөнхий сайд алтан гэсэн байна. За ингэж уншаад өгч. За одоо асуулт байна уу? Дөрөв асуулт. Одоо хэрүүл байх юм шүү дээ. 100 хоногийн ажил юу болж байна? Чулмын хувийн зээлийн хүү нэмэгдээд 9.7% болсон гэдэг ийм мэдээлэл байгаа. Энэ үнэн үү? Санхүүжилт нь юу хэвээ явагдаж байна уу? 3 дахь тухайлбал 1000 төгрөг төрлөө. Энэ нь бас хоос хиймэл үнэ гэдэг ийм тайлбарыг үйлдвэрүүд аж ахуй юмнаас өгөөд байгаа мөртлөө гурилын үнэнд буурахгүй ийм хэвээрээ байна. За 100 хоногийн ажил маань засгийн газар бас л өөр дээр илүү ачаа авъя л гэж л ингэж 100 хоног зарласан шүү дээ. Одоо өөр хэлбэл ажил бол явж байгаа. Гэхдээ илүү эрчимтэй ажиллая. Илүү одоо энд олон нийтийн анхаарал, аж ахуй эрхлэгчдийн анхаарлыг хандуулъя. Дээр нь засаг төрн өөрөө энд анхааръя. Бизнесийн үйл ажиллагаа явуулахад саад болж байгаа тэр орчин нөхцөлийг өөрчлөе. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүстээ дэм болъё. Энэ чиглэлээр бол нэлээд олон зүйлүүдийг хийцсэн. Улсын хурлд шаардлагатай бүх хуулийн төслүүдийг бүгдийг өргөн барьсан. Тэндээс бол нэлээд нь бол бас батлагдсан. Ажил болоод амьдралд хэрэгжээд явж байна. Тэгвэл дахиад нөгөө 100 хоногийг мушгиж бол хэрэггүй.
100 хоногийн дотор нөгөө бүх юм одоо гэлцэл болчихно гэдэг ойлголт бол байхгүй. Тэгэхдээ энэ 100 хоногт бол маш их олон ажлуудыг бол бид хийж амжуулах учиртай нэлээд олныг нь бол хийгээд амжуулаад явж байгаа юм аа. 8% хүүтэй зээл бол хэвээрээ үргэлжилж байгаа. Ямар нэгэн саад дотор бол учраагүй байгаа. Ер нь бид нар бол инфляц за одоо би нэг гадаад үгийг хэлээд инфляц буюу нөгөө бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарат энэний 8% өсвөл дээдл нь 9 болно. Тэгэхдээ бид нар энийг 9 болгох тухай хараахан яриаггүй байгаа. Энэ бол нөгөө хэрвээ үнэхээр үнийн үн өслөөгөл ингээл яадаг юм бол энэ 8% хөдөө зээл чинь дээд тал нэг 9 дээр очих ёстой юм. Тэгэхдээ бид нар юугаа харж ийн л да. Юмны үнийн өсөлт ямар хувь байх гэдгээс хамаарна. Одоохондоо бол энийг 9 болгох тийм шаардлага үүсээгүй. Тийм учраас 8-аараа явж байгаа. Ер нь анх 8% зээл чинь 8 нэмэх хасах 1 гэж явж байгаа шүү дээ. Инфляцгаа бид нар нэг орондоо тооноос бүр нэлээд доош оруулаад ингэх юм бол 7 руу ч орж болно. За инфляц жаахан нэмэгдүүлгэлээ 9 рүү ч орж болохоор ийм юм. Гэхдээ өнөөдөртөө бол яг 8 гэдэг тоон дээрээ байгаа. Үйлдвэр хөдөөж авах юм ч байх. Ер нь үйлдвэр хөдөөж авах юм өмнө бас нөгөө өмнө байсан сайднч дээр одоо байгаа сайднч дээр аж ахуйн нэгжүүдтэйгээ бас нэлээд их тулж ажиллаж байгаа. Тэгээд бас үн тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гурил үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй бас ойлголцсон дэмжсэн ажилласан юм байгаа. Тийм учраас зориудаар ингэж гурилын үн өсөх шалтгаан болоод байгаа бол байхгүй. Тийм учраас энэ үн өсгөж байгаа ер нь юу юм бэ л шүү дээ. Улаанбаатар хавьд бол 2-3 том үйлдвэр байдаг. Тэгээд тэр үйлдвэрүүдтэйгээ ярьж энийг зохицуулах учиртай. Хөгжлийн банкнд мөнгө байгаагүй байгаа. Манай Чингис бондын 1.5 тэрбум Америк доллар чинь өөрөө төгрөг болоод тэр төгрөгнийх нь хагас нь бол бүтээн байгуулалт болоод гарчихсан. Хагас нь бол байгаа. Гэхдээ байхтай хөгжлийн банкн дээр бол байдгүй юм. Яагаад тэгэхээр арилжааны банкуд дээр байлгаж нөгөө хүүгээ төлнө шүү дээ. Тийм учраас арилжааны банкн дээр мөнгүүд бол байгаа. Засгийн газрын хурлаар 6 дугаар сарын 6-ны өдрийн хурлаар бид нар энэ тархины замыг засъя. Өөр хангаан тийш явж байгаа замыг засъя. Тэгээ энэ засаад энэ замыг засахад шаардлагатай хөрөнгө мөнгөний тооцоо гаргах гэсэн 3 чиглэлийн замыг засахад 17.6 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Энэ шийдвэрийг засгийн газар гаргачихсан байгаа. Одоо ажил нь бол удахгүй эхэлнэ. Тэгэхээр дархны зам бол засагдана гэж. Мөнгө нь бол байгаа. Монгол телевизээс 3 асуулт байна. Эзэн зүйн хөтөлбөр дээр ажиллаж байгаа хүмүүс ямар урамшуул цалин авч ажиллаж байгаа вэ? Лакшми Бямсайхан гэх мэт хүмүүс ер нь хэрвээ эдгээр хүмүүсийн ажлыг дүгнээд өгсөн байгаа. Энэ дээр нэг танхимд байгаа. Тэгээд дээрээс нь танхимынханд хэрэггүй учраас та ямар байр суурьтай байгаа вэ? Гэдгээ юу л да эдийн засгийн эрчимжүүлэлттэй холбоотой ерөнхий сайдын дээргэд эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл гэж байгаа. Энэ бол зөвлөл юм. Зөвлөл гэдэг чинь одоо энэ турсан хүмүүс бол бүгдээр ажилтаа төрөлтэй хүмүүс байгаа. Эсвэл аж ахуй эрхэлж байгаа хүмүүс байгаа. Тэгээд тэд нар маань мөнгө төгрөг авна гэж яриаг үст. Тэгээд мөнгө төгрөггүй л ажиллаж байгаа л да. 888-ын төслүүд бол төрөөчөөс арилжааны банкуд нь шалгаруулад арилжааныхаа банкны шалгуурыг давсан төслүүдийнх нь мөнгийг хөгжлийн банк олгоод эхэлсэн явж байгаа. Одоогийн байдлаар 20 гаруй төсөлд бол энэ мөнгө нь бол олгочихсон явж байгаа. Энэ бол тасралтгүй ингэж явж байгаа. За тэр хууль зүйн сайдын тухай би ч юу ярих вэ? Ер нь бол ингээ харахаар тийм манай нийгэмд нэг тийм буруу юм л явж эхэлж байна л да. Энэ зохион байгуулалттайгаар гүтгэлэг одоо тийм муухай ажлыг зохион байгуулдаг тийм бүлэг хүмүүс л бий болсон юм байна л гэж надад харагдаж байгаа. Одоо тэр хүн амьтнал утастаж тэр байтугай тэр одоо хариуцлагатай цагдаагийнхны хүмүүс утастаж дарамтлж хүнээр тэгж үг мүг хэлүүлнэ энэ төр гэдэг бол манай нийгэмд байж болшгүй зүйл. Тэгэхээр энийг зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлагыг хүлээх ёстой. Монгол телевизээс нэг асуулт байна. Сая чуулганаар төмөр замын царгийн хилэлцүүлгийг зогсоочлоо шүү. Тэгэхээр энэ хурш орнуудтайгаа энэ гэрээ хилэлцээр яг хизээ хийж иж чулуун байгаа. Одоо бид нар ингээд одоо юу гэдгийг эндээс ингээд нүүрсээ ачаад явлаа гэхээр зүгээр хятадын нутаг дээр хятад өгөх гээд байгаа ч байхгүй шүү дээ. Энэ чинь цаашаа хятадын нутгаар дамжаад
Солонгос одоо юу гэдэг Япон ч юм уу 70 хэрэг хүрэх гээд байгаа. Тэгэхээр яг таны хэлж байгаа шиг одоо хятадын нутгаар явбал хитэн төгрөгээр тээвэрлэх юм, ямар үнэтэй болох юм, ямар татвар хураамж авах юм, хичнээн хэмжээтэй юмыг бид тээвэрлж болох юм, хэдийг бас болохгүй ингээд тэр нөхцлүүдийг хятад улстай тохирох ёстой. Тэр хэлэлцээр бол явж байгаа. Өчигдөр бид нар засгийн газрын хурал дээр бас сонслоо. Одоо хагас өдөр бид нар маань бас хятад очиж хэлэлцээг үргэлжлүүлнэ. Тэр хэлэлцээ удахгүй дуусна. Тэгэхээр энэ ийшээ гарч байгаа төмөр замыг бас нэг буруу тайлбарлаад байгаа. Энэ хятад руу хамаг юм гарах гэж. Тийм биш байхгүй. Энэ чинь 70 хэрэг хүрэх гэж байгаа. Тэгэхээр одоо хятадтай бас юу ярьж байгаа вэ гэхээр ямар бонтоор бид нар гаргаж болох юм. Эндээс гарсан юм маань цаашаа аль далайн бондон дээр очих юм. Танаа нутгаар явдаг маршрут маань юу юм? Ямар хэмжээтэй байх юм гэдэг энэ бүгдийг бол яриа хэлэлцээний шатанд явж байгаа энэ удахгүй шийднэ. Энэ 7 сар тастай хэлвэж. Ши Жинпин дарга 8 сард ажиллахаар тохирсон гэсэн тэгээд гаргалгүй ингээд өнгөрч байгаа энэ байдал нөлөөлөх үү? Нөлөөлөхгүй байхаа. Яагаад тэгэхээр энэ хэлэлцээр маань явж штэ. Манай ачаа танаа нутгаар яаж явах уу гэдэг тэр юмаа бас ярьж тохирно. Би та нарт хэллээ. Одоо жишээ нь төр засгийн үйлчлэгээ аж ахуй гэдэг манай энд бол горхит нэг амралтын газар байна. Гайлын ерөнхий газарт горхит бас амралтын газар байна. Орхон аймгийн илүү Булган аймгийн gaйл бас тэнд амралтын газартай байна. Энэ нэг тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд хэрэглэгдэхгүй байгаа юмнууд байгаа. Тэрнийг дандаа ил туд нөгөө зарлаад хуулийн дагуу тэгээд дуудлага худалдаагаар зарыг гэсэн ийм юм. Статистикийн засгийн нэмэлт нэг асуулт байна. За өмчүүдийг хувьчлах талаар яригдаж одоо бэлтгэл ажил нь хийгдэж ах түр өөрөө гэрээгээ зөрчөөд хүний зассан одоо тэр тохижуулсан байрыг булааж авах гэж байгаа тухай өчигдөр номин компаниас бас мэдээлэл хийсэн л дээ. Ер нь бол өмч хувьчлал ийм маягаар явагдах юм уу? Тэгээ төрийн эрх мэдэлтэй ажилтнууд ер нь эрх мэдэлээ далаалгаад өмчийг ийм хэлбэрээр хувьчлах юм уу? Та ер нь энэ хяналт тавьж байгаа юу? Би наадахар чи хэрэлдэд харин авчирж өчигдөр сонслоо. Ямар болоо та нар хэрэлдэд байгаа гэсэн. Тэр их тэнгэрийн хажууд нэг байшин байдсан шүү дээ. Тэрнийг яг номын компани нэг тэрүүн гаруй төгрөг оруулаад засаад янзлаад тэгээ өөрөө түрээслээд тэгээ тэрнээсээ мөнгө аваад явж байгаа юм байлээ. Тэрнийг манай төрийн тусгай хамгаалтынх нь санхүү тооцоог нь хянж үзээд за энэнийг ер нь бол төрийн тусгай хамгаалалт авч ашиглах нь зүйтэй юм байна. Бид нар ашиглахдаа бас нэг юм хэмжээний орлого мөнгийг нь бол олох боломжтой юм байна. Номын компанийг хохирохгүйгээр хохирохчгүй юм байлээ л дээ тэр чинь хэдэн онд хийцээ. Гоо 2 3 биш. Их дээр үе 6 жилийн өмнөх гэрээ байна лээ. Тэгэхээр тэр 6-7 жилийн хугацаанд бол оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөд авчихсан гэдэг тиймэрхүү асуудал гарч илээ. Тэр нэг хувийн өмчийг булаж авсан байхгүй. Тэр чинь одоо уулаасаа улсын өмч хувийн хвшилтэй хамтраад гэрээ хийгээд явж байгаа. Тэгээд тэр гэрээнийхээ дагуу буцаагаад авъя гэж авж байгаа. Тэгвэл хувийн хвшил нь хохирохгүй байгаа юм л юм дэл. Гэрээний хугацаанд сайда дуусаагүй юм шүү. Гэрээний хугацаанд дуусаагүй байхад 2 тэрбумынхаа хөрөнгө оруулалтыг буцааж нөхөж аваагүй байгаа гэсэн тайлбар хийсэн. Яг одоо тэр наа чинь нэг чаалка шиг юм болдог байхгүй. Эрчим хүчний ер нь би танарт нэг зовлон хэлчихэд одоо яг өнгөрцөн юм чинь чаалка дахиад нэг хэлчихэв. Ингээд заримдаа ингээд төрийн энэ юмнуудыг хийсэн гэрээ чинь өөрөө биднийг маш хүнд байдалд оруулдаг байхгүй. Буцаа буцаж болдгоо явуулж болдгоо. Явуулахаар төрдө хохиролтой, буцаахаар бас дахиад төрдө хохиролтой. Алж тохиолдолд нөгөө талд ашигтай. За баярлалаа ингээд. Нэг асуулт нь эсвэлээс ганц асуулт. За тэг яг ганц. Наадмаар таны санаачтаар нэг их нутгаар дуулъя гэсэн нэг цэнгүүн зохиол гэж байна л да. Юу одоо эдийн засаг хүндрэлтэй байна гэдээ одоо дуулж болох байх юм. Тэр чинь ингэсэн. Яг ер нь ингээд нэг наадмаа 5 хоног болгож байгаа юм чинь нэг орой ингээд манай монголчууд чинь бас сайхан дуулдаг ард түмэн. Тэр дотроо зүгээр нэг дуулахгүй. Эх орныхаа тухай дууг дуулъя. Засгаас нэг төгрөгч гаргахгүй. Би бол компаниудад ийм бичиг явуулсан байна. Эх орноо хамтдаа дуулъя гэдэг ийм сайхан арга хэмжээ болох гэж байгаа. 5 охин 5 3 төгрөг ханд хүлээж гисэн. Тэр бол хандив хөрөнгөөр босоод тэгээ нэг орой сайхан эх орноо дуулаад нэг сайхан омгшод монголчууд наадмаа орой ийм арга хэмжээ цаашдаа жил бүхэн уламжил болгоо л гэж бодсон. За баярлалаа.